Самацхано цанагагийн чаналд тавтам орол бүгдэнд нь гал морин жилийн мэндийг хүргэж байна. Шинэ бичлэгээр та бүхэнтэйгээ уулзахад таатай байна. За би энэ бичлэгэн дээр 3 бүлгийн сонголттой хийж байгаа бөгөөд мэдээж та бүхэн бичлэгээ өөртөө саад болохооргүй сайхан төвлөрж болохоор орчинд цаг мөчтөө үзэж байгаа болов уу гэж найдаж байна. Тэгээд болж өгвөл бүлгийнхаа сонголтоо хийхдээ сайхан нүдэ анаад гүнзгий амьсгал хамраараа аваад амаараа гаргаад анхаарлаа нэлээд дотгошоогоо төвлөрүүлснийхаа дараа бүлгийнхаа сонголтоо хийнэ үү? Та 1 бүлгийг сонгож болно, 2 бүлгийг сонгож болно, 3 бүлгийг сонгож болно. Танд амжилт хүсье. Тэгээд бүлгийнхаа уншлага дээр, ярилцлага дээр, уулзалт дээр уулзъя. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүстээ дахиад сайн байна уу? За хэдүүлэнгийнх нь уншлага одоо эхлэх болно. Уншлага гэхээсээ илүү ерөнхийдөө нэг дотны найзтайгаа уулзаад тэгээд гоё чөлөөт дотн сэтгэлийн ярилцлага хийж байгаа мэт гэж ерөнхийдөө төсөөлж болно. Хэдүүлэнд нь яг тэр холбоо үүсгэхэд хүзрүүд манд ерөнхийдөө тусалж байгаа. За тэгээд хамгийн эхлээд асуулт асуухгүйгээр хэдүүлээ өөрсөнд маань хамгийн хэрэгтэй байгаа нөхцөл байдлыг маань гаргаж өгөөч хэмээн ерөнхийдөө асууя. Гурван нөхцөл байдал гарч ирлээ. Гурвуулангийнх нь ерөнхийдөө амьдралынх нь өөр талбар дээрх 3 сэдв болж ирж байна. 2 асуудал нь ерөнхийдөө илүү даалт гэхүүд. За ялангуяа хамгийн ихэнд буучирсан хүзэр маань бол таны ил ухамсараас баг зэрэг далд оршиж буй таны илүү далд ухамсарт оршиж байгаа сэдв асуудал байгаа бөгөөд энэ нь болохоор хэдүүлээ шулуухан шууд ярилцчихъя. Материалын эд зүйлсийн шунал, мөнгө, санхүү яг одоо тиймэрхүү зүйлстэй холбоотой авилгал хийл хахуул за эсвэл хэд одоо юм мөнгөтэй эд зүйлсээр холбоотой сэдвээр маш юм байх хэрэгтэйгээсээ илүү шуналтай за эсвэл юм контрол хийх гээд байгаа ч юм уу нэг юм харамлаад байгаа ч юм уу нэг тиймэрхүү ерөнхийдөө нөхцөл байдал бол шууд гарч ирж байна. Энийг мэдээж одоо ингээд би танд хэлээд сонсонгууд шууд хүлээж авахад ерөнхийдөө бас бэрхшээлтэй байж магадгүй эсвэл сонсоод шууд та өөрөө мэдж байгаа төвшөнд ч бас далд ухамсартайгаа холбогдсон байж магадгүй. Энэн дээр ерөнхийдөө хэдүүлээ хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байна гэдгийг ингээд шууд гаргаад хэлчихье. Тэгэхээр өөрийнхөө доторх амьтанлаг чанартайгаа мөнгө санхүүгийн шуналтай ч юм уу эд зүйл материал одоо байр сав машин хоол хувцас хунар утас гэх мэт одоо энэ бүх зүйлс дээр би хэр их ач холбогдол өгж байна вэ? Би хэр их шуналтай хандаж байгаа бэлээ? За эсвэл өөрийнхөө хуваалцах эд хөрөнгө дээр би бусдаас хэд харамлаад ийм муухай чөтгөрлөг зан чанар гаргаж ирж байгаа юу гэх мэтээр ерөнхийдөө өөртөөгөө өдөр тутамдаа өнөөдөр маргааш нөгөөдөр ажиглаад зүүднүүдээ ажиглаад өөрийнхөө доторх бодлуудыг ерөнхийдөө ажиглах гэдэг зөвлөгөөг өгч байна.
хэдүүлээ товч яриад явъя. Зарим сэдвүүд дээр ерөнхийдөө илүү дэлгэрэнгүй ярих шаардлагатай болж иж магадгүй. За дараагийн ил гарч ирсэн буюу арай таатай хүзэр маань болохоор таны оюун ухаан, за бусадтай харилцаа, за ер нь ингээд нөхцөл байдлыг ажигламтгай чанар бол ойрын хугацаанд энэ цаг үед маш сайн байгаа харагдаж байна. Магадгүй хэлий гэсэн юм шууд хэлчихэж байгаа. Өөрийгөө илэрхийлэхдээ айгу зөвөр илэрхийлж сурсан бололтой. Бусад хүмүүсийн харилцаан дээр ч гэсэн ерөнхийдөө маш юм ажиглах чанар буюу дүгнэлт хийх чанар чадвар. За тэгээд хурц тунгалаг хурдан юм нарийн юмнуудын одоо учруудыг цаадах тэр далд утгыг магадгүй илүү олж харж байгаа болов уу? Энийгээ хэдүүлээ бүр гой хөгжүүлээд явъя л гэдэг одоо зөвлөмж хэлье. За дараачих нь доошо харж гарч ирсэн хүзэр маань болохоор ямар нэгэн магадгүй хэсэг бүлэг хүмүүстэй зөрчилдөөнтэй байгаа. За тэгээд хит тэр магадгүй зөрчилдөөн дээр өгөх ёстойгоосоо илүү их анхаарал өгöd байгаа. Өөрийгөө тэр юунаас хитрхи холдуулаад жоох ингээд хоорондын зайгаа томруулсан байгаа нэг юм зөрүүд зантай холбоотой гэхүү. За эсвэл юм санал үзэл бодлын ялгаанаас болоод ерөнхийдөө бусад хүмүүстэй баг зэрэг зөрчилдөө байгаа ерөнхийдөө нөхцөл байдал харагдаж байна. Энэ бол таны далд ухамсарт гэхээс илүү ухамсарт байгаа нөхцөл байдал, асуудал та шууд магадгүй хэлэнгүүт тийм нэг жижигхэн нэг тийм юм болоод байгаа ингээд шууд мэдчихэж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр ямар зөвлөгөө өгөх вэ гэвэл энэ нөхцөл байдлыг та яг одоо хандаж шийдэж байгаагаасаа илүү ухаалгаар, илүү магадгүй тэнэгэр уужмаар шийдэхийг оролдоорой гэж бас хэлье. За эхний 3 хүзрийн хувьд бол нэг иймэрхүү нөхцөл байдал эхний группийн хувьд бол ойрын хугацаанд та бүгдд маань байсан бололтоо. За одоо би ерөнхийдөө зүгээр мэдрэмжээрээ ямар хүзрүүдээ гаргаж ирвэл хамгийн тохиромжтой байна вэ гэдгээ харж агаад хүзрүүдээ сонгож байгаа. За дараагийн хүзэр маань болохоор маш юм таатай эерэг хөнгөн гэж хэлж болохоор зөвлөгөөний Oracle хүзэр байна. Магадгүй саяны яг гаргаж ирсэн асуудал дээр ялангуяа тэр хэсэг бүлэг хүмүүстэй болж байгаа зөрчилдөөний тал дээр за дээрэс нь бас эд материалын шунал дээр ч юм уу эд материалын шунал дээр бас би сая хэлээгүй зүйл нь юу вэ гэхэлэр бусад хүмүүс хатаархал бас орж олноо. За энэ хоёр сэдвээр ямар хоёр зөвлөмж өгөх вэ? Шууд хоёр ерөнхийдөө зөвлөгөөний хүзэр маань бол гараад ирлээ. Тэгээд нэмэлтээр 3 дахь нь шууд харагдаж байна. Хамгийн түрүүнд Accept Yourself гэдэг хүзэр гарч ирсэн бөгөөд энэ болохоор ийм гой өнгөлөг цэцэгтэй зураг хүзэр гарч ирлээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний материалын зүйлсийг өсөж байгаа шунал бусад хүмүүст магадгүй хатаархал эсвэл өөрт байгаа эд хөрөнгөө бусдаас харамлах тэр харамж сэтгэл маань дандаа ийм дутуу мэдрэмжээс ерөнхийдөө өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадахгүй байгаа тийм юм хонхорхойтой мэдрэмжээс ерөнхийдөө үүсэл гаралтай гэж ойлгож болно. Тэгэхээр яг байгаагаараа өнөөдөр та яг ямар дүр төрхтэй байна, ямар мөнгөтэй байна, магадгүй ямар цалинтай байна, ямар хувцас хунуур, ямар эд шунх хэрэгжилж гин гэх мэт энэ бүгд зүйлээ яг өнөөдрөөр нь байгаагаар нь хүлээн зөвшөөрье.
Энэ бол миний өнөөдрийн баялаг. Миний өнөөдрийн буян заяа шиг гэх мэт те гоё сайхан зүйлс ерөнхийдөө байгаагаа илүү ухаарч талархаж баярлснаар биднэрт амьдралд илүү ихийг одоо ертөнц өгдөг. Яг үнтэй ижил механизмаар хэрвээ та байхгүй бүхнийг гоочлж, байхгүй бүхнийг бусадтай харьцуулж, бүр илүү ихийг хүсэх тусам ерөнхийдөө энэ дандаа юм доошоо frequency те арай нэг юм харанхуулан ерөнхийдөө хөтлж байдгаа. Тэгэхээр хэдүүлээ тэр харанхуугаас баг зэрэг эргэлтэй орчинд, баг зэрэг эерэг, баг зэрэг юм сэтгэл хангалуун байдал, талархлын байдал ийшээгээ хүчээрч болов хамаагүй тэмдэглэл хөтлөөд за өөртөө бодлуудаа ажиглаад илүү эерэг тата бодол болгож өөрчлөх энэ бол таны өөрийн хийх боломжтой ажил гэж ойлгоорой. За тэр хэсэг бүлэг хүмүүстэй магадгүй зөрчилдөөд байгаа эсвэл өөрийгөө бусад хүмүүсээс тусгаарсан байдал, нөхцөл байдал, асуудлын тал дээр бол шийдвэр гаргах хэрэгтэй байна. Энэ дээр магадгүй танд 5 өөр шийдэл байж магадгүй. За эсвэл 5 өөр хүнтэй үүссэн юм конфликт зөрчилдөөн байсан байж болж байна. 5 өөр нөхцөл байдал, 5 өөр юм сонголт, 5 өөр ирээдүйн зам гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэгээд бүгдээрээ өөрийн шин чанартай, өөрийн давуу тал болон сул талтай та тэрийг өөрөө харж агаад ерөнхийдөө шийдвэрээ магадгүй гаргах цаг нь болцсон болов. Тэгэхээр аль одоо замыг, аль давуу талыг, аль сул талыг, бүх юм давуу талтай, сул талтай. Яг юм эсвэл ялна, эсвэл ялагдана гэсэн ерөөсөө нөхцөл байдал ерөөсөө биш. Илүү шинж чанараараа ялгаатай 5 сонголт байгаа болохоор аль сонголтыг нь хийхэд танд хамгийн одоо зөв санагдаж байна, хамгийн тохиромжтой санагдаж байна. Тэр сонголтоо та бүгдийг ингэж одоо бүх сонголтуудаа магадгүй за энэ нь тийм, энэ нь ийм гэсэн бүх одоо шинж чанаруудыг бичээд өөртөө тодорхой болгосны үндсэн дээр та өөрт тохиромжтойгоо ерөнхийдөө сонгоно гэсэн үг ээ. За тэгээ нэмэлтээр биднэрт одоо өгж байгаа зөвлөгөө нь ask for help буюу таны хажууд таныг дэмжээ, таныг асраад, магадгүй хамгаалаад чиглүүлж өгж байгаа ийм хамгаалагч сахиус магадгүй удмын хамгаалалт тэ ер нь ямар ч төрлийн хамгаалалт байж болно. Танд өөрт ерөнхийдөө ийм хажууд танд байгаа сахиус байна гэж ойлгоорой. Тэгээд тэр сахиусаасаа бас тусламж асуух, мэдгүй байгаа асуултынхаа хариултыг асууж сурах, залбирах. Асуух гэхээсээ л ерөнхийдөө надад ингээд хариултыг маань өгөхөд туслаач гэх мэтээр залбирж болно. Унтахаас өмнө зүүдэнд маань надад ойлгуулаач гэж бас асууж залбирч болно. За ер нь өдөр тутамдаа би хэрвээ бясалгадаг бол бясалгаж байгаа үедээ бас ингээд залбирлуулдээд сахиустайгаа холбогдохыг бас зорж болно. Ер нь ингээд сахиусууд бидэртэй маш олон төрлөөр холбогдож харилцах гэж хичээж байдаг бол бид нар харин тэр холбогдож байгаа холбоосыг нь аль болох олж харж ойлгохыг хичээвэл ерөнхийдөө хариулт хаасаагүй эргэн тойронд байж байдгаа. Тэгэхээр таны энэ бичлэгийг үзээд бас сонсох хэрэгтэй байсан хамгийн чухал мессеж ерөнхийдөө бас энд байгаа болов уу гэж би бодож байна. Өөрөө холбогдоод, өөрөө асуулт асуудаг болоод, өөрөө хариултаа ерөнхийдөө бүрэн сонсдог, ойлгодог. Толгоонд ч ерөнхийдөө ороод ирнэ гэсэн үг. Ухамсарт нь ерөнхийдөө нэг мэдрэмж төрөөд шинэ санаа төрдөг шиг эсвэл ингээд төсөөлөд юм мөрөөддөг шиг тиймэрхүү маягаар бас орж ирж болно. Өөр хүмүүсийн хэлж ярьж байгаа үгнээс орж ирж болно. Энэ бичлэгийг үзээд ч магадгүй бас танд сонсуулахыг хүсэж байгаа зүйлийг надаар дамжуулаад танд сонсгож байгаа байж болно. Янз бүрээр ерөнхийдөө бидний өдөр тутам амьдралд бидний сонсох хэрэгтэй мессежүүд дандаа хэлэгдэж байдаг. Тэрийгээ бид нар олж сонсож чадах нь л ерөнхийдөө маш чухал байдаг.
цаашхаа үзэрлээ орцгоё. За энэ бичлэгнийхаа ерөнхийдөө сүүлийн хүзэр гэж ойлгож болно. Гэхдээ хэрвээ хүсвэл та нэмэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл дахиад сонсох хэрэгтэй юм байна гэж санагдчих байвал нэмэлт ерөнхийдөө бичлэгийг худалдан авч болно шүү. За сүүлчийн ерөнхийдөө хүзрийн мессеж маань илүү харилцаа холбоо, за магадгүй ялангуяа сэтгэлийн шарахтэйгээд ээжтэй холбоотой хүзэр гарч ирлээ. Ээж дээрээ очоод ээжигээ нэг тэрврээд ээжигээ гоё баярлуулаад сюрприз бариад магадгүй цэцэг өгөөд аль альных нь сэтгэлийн магадгүй нэг юм шарах гэж байдаг бол түүн дээрээ анхаарах ерөнхийдөө бас юм утга учиртай хүзэр гарч ирлээ. Гомдсон гомдол байдаг бол за эсвэл ээжийнх нь магадгүй сэтгэл ойрын үед маш их санаа нь зовсон байж магадгүй. Таны өөрийн дотор бас ээжтэйгээ холбоотойгоор ч юм уу холбоотой юм сэтгэлийн гонсолт, шархлалт, за эсвэл зүгээр л ээжтэй холбоогүй ч гэсэн таны амьдралд ер нь нэг юм сэтгэлийн эдгэрлийн цаг үетэй холбоотойгоор ээж дээрээ очиод нэг ээжигээ тэрврээд магадгүй чин сэтгэлийн ярилцлага хийгээд нэг юм холбоо үүсгэх цаг нь болцсон юм шиг харагдаж байна. Тэгээд танд магадгүй миний одоо яг энэ хэлж байгаа зүйлийг сонсоод өөрт чинь аль хэдийнэ тэгээд санагдаад бас нэлийн хэд хоомцсон ч юм уу тийм мэдрэмж төрсөн ээжигээ санаад байсан ч юм уу ерөнхийдөө байсан байж магадгүй. Тэгэхээр ойрын хугацаанд чадвал энэ сартаа багтаагаад ээжтэй очиод өмсүүлээрээ магадгүй өөрийнх нь магадгүй ээжтэй ойрын хугацаанд бэлэг өгж амжаагүй ч юм уу ээжигээ баярлуулж амжаагүй удаж байгаа бол бас гинтийн гоё бэлэг сюрприз бариад ээжтэйгээ холбоогоо бүр гоё ингээд тордоод услаад цэцэглүүлээрэ гэж бас хэлмээр байна. За нэгдүгээр бүлгийн яриа маань инхүү дуусаж байна. Хэрвээ нэмэлтээр бүр өөр хүзрүүдийн сонирхолтой дэлгэрэнгүй зөвлөгөө яриа сонсомоор байвал нэмэлтээ сонгоод авч болно. Бичлэгээ үзсэнд баярлалаа. Баяртай. Сайн байцгаана уу? 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүстээ тавтаа морил. За 2 дугаар бүлгийнхаа хүмүүсийн хувьд хамгийн чухал хэрэгтэй сонсох хэрэгтэй байгаа мэдээллийг хүргэх зорилготой хамгийн ихний хүзрүүдийг гаргаж ирж байна. За 2 дугаар бүлгийн маань хувьд бол 3 хүзэр маань за хамгийн ихний гарч ирж байгаа 3 хүзэр маань бол гуруулаа дээшээ гарч ирсэн бөгөөд дээрэс нь гуруулаа major arcana буюу айгүй юм энерги өндөртөө хүзрүүд гарч ирсэн байна. Temperance, High Priestess, Emperor. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн хувьд бол ойрын цаг хугацаанд яг энэ цаг мөчид энэ бичлэгийг үзэж байгаа цаг мөчид бол өөрийнхөө ерөнхийдөө айгүй хүчтэй өндөр энерги дээрээ одоо байгаа гэж ерөнхийдөө хэлж болно. За үүн дотроос ялангуяа эрэгтэй эмэгтэй энергийг буюу эрэгтэй дотроо логик, практик, за юм яг үйлдэл, за энэ зүйл дээрээ айгүй сайн байгаа. Дээрээс нь эмэгтэйлэг энерги буюу эмэгтэйлэг энерги доторх зүүн совин, за өөрчлөлтөнд бэлэн байх байдал, уруухан, ерөнхийдөө юм мэдрэг чанар гэх мэт энэ зүйлсийг аль нэг нь айгүй сайн хооронд нь баланслаж, хооронд нь айгүй сайн тэр нөгөө
холбоосыг нь аль талдаа хөгжүүлж чадсан байна. Тэгэхээр хитрхи эрэгтэйлэг энерги ихэтгэхэр эсвэл хитрхи зөвхөн эрэгтэйлэг энерги сайн байхаар нөгөө талаараа эмэгтэйлэг энерги маань ерөнхийдөө дутагдж байдаг бол эсвэл эсэргээр хитрхи дан ганц эмэгтэйлэг энергиэр хүн бас байгаад ах юм бол эрэгтэйлэг энергийн зан чанарууд бас дутагдж байдаг. Тэгэхээр 2 дугаар бүлгийнхний хувьд бол яг энэ аль хоёр энерги хоёулангийн айгүй сайн баланслаж хооронд нь уялдаа холбоотойгоор амьдралдаа хэрэгжүүлж чадаж байгаа ерөнхийдөө харагдаж байна. Маш таатай хүчтэй хүзрүүд гарч ирлээ. Тэгээд яг нөгөө yin yang гэд тэмдэг шиг харын доторх цагаан, цагааны доторх харыг хар цагаан хоёроо бас айгүй сайн хослуулж чадж байгаа болов гэж санагдлаа. Яг ингэснээр ерөнхийдөө амьдрал ажил үс илүү бүтэмжтэй харилцаа холбоо бусад бүх талбарууд ерөнхийдөө бүгдээрээ маш айгүй сайн баланстай явагдаж байдаг. За хэдүүлээ шууд үргэлжлүүлээд дараачийн хүзрлүүгээ орохдоо би Spirit Animal-ийн хүзэр гаргаж ирмээр санагдаж байна. Хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүсийн хувьд ерөнхийдөө яг сонголт хийсэн гол үндсэн зураглал маань бас маш айгүй юм утга учир бүхий surrender гэсэн утгатай үгтэй зураглал байсан ба яг магадгүй та саяхан амьдралдаа маш том юм хүлээн зөвшөөрөлтөө буулт амьдралдаа ертөнцид юм итгэл үнэн бишэл найдвараа ерөнхийдөө олсноор таны амьдралын баланс айгүй хүчтэй олгодож та өөрийнхөө дотоод хүчээж гисэн айгүй сайн ерөнхийдөө олж чадсан болов уу гэж санагдаж байна. Тэгээд дараачийн 4 хүзрийн хувьд хамгийн түрүүнд чоны хүзэр чон чита хоёр маань хамгийн түрүүнд гарч ирсэн. Хоёлаа ерөнхийдөө байгалийн зэрлэг амьтад чон бол сүргээрэж байдаг ганцаараач айгүй юм чадварлаг амьдарч чаддаг маш сэргэлэн ухаалаг маш сүнслэг хүч ихтэй амьтан. Тэгэхээр энэ бол шууд таны дотоод сүнсний зүрхэндх яг жинхэнэ таны өөрийн хүч магадгүй сэрсэн гэдгийг илтгэж байгаа бол чита хүзэр маань илүү хурд хүч сүр жавхаатай байх, зөрөгтэй байх, хурдтай яг юм нягт яг байгаа онсон хөдөлгөөн хийж чадж байгаа, үйлдэл гаргаж чадж байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Хүзэр бол дараагаар доошо харж ирсэн шар шувууны хүзэр гарч ирээд тэгээ сүүлд нь аалзны хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр хэдийгээр хідүүлээ маш их ажил өөртөө хийгээд маш их дотоод хүчийг олж ажил магадгүй ажил төрөл нь харилцаа холбоо бүх юм ингээ сайжраад баланстай болж ирсэн ч гэлээ үргэлжлүүлээд өөртөө ажиллаад үргэлжлүүлээд өөртөө дотроо бас ингээд анхаарах хэрэгтэй гэсгүүд байгаа шүү гэдгийг бас илүү илэрхийлж байна. Шүн нойрондоо бас хэр сайн байгаа вэ гэдэг дээр анхаараарай. Шүний нойр, шүний зүүд. За энэ бол яг далд ухамсартай холбоотой бидний одоо хийдэг сүнсний аялал гэж ойлгох юм бол маш амьд сэрүүн байхдаа бид нар одоо идэвхтэй байдаг шиг шүний зүүд, шүний нойр чанар бол маш бас учир утгатай маш хамааралтай байдаг. Тэгэхээр шүний нойроо аль болох сайн авахыг хичээгээрэй. Нойроо сайн авахын тулд мэдээж бас эрүүл мэнд өөрийнхөө бие сэтгэл оюун санаа энэ бүгд дээрээ бас мөн анхаарна. Тэгжиж шүний нойроо сайн авна.
За тэгээд хитрхи бас юм болгоныг ажиглах гад, юм болгоныг ойлгох гад, юм болгоны одоо дүгнэлтийг ч юм уу анализыг хийх гээд байх шаардлагагүй шүү гэдэг санааг бас илэрхийлмээр байна. Алдсны хувьд гэх юм бол өөрийнхөө дотоод сүүдэр ажил яг бүрэн тусаагүй байгаа шүү. Өөрийнхөө сүүдрийн ажилдаа магадгүй бид нэр насан туршдаа ажилласаар байдаг байх. Тэгэхээр өөрийгөө бас огт сүүдэргүй болчлоо ч юм уу гэх мэтээр бас бодож байгаа л өргөжлүүлээд сүүдрийнхаа ажлаа хийх одоо зүйлс байгаа шүү гэж бас хэлмээр байна. За өргөжлүүлээд зөвлөгөөний Oracle хөзрүүдийг гаргаж ирэхэд хамгийн түрүүнд 1-р бүлгийнхандаа ижилхэн хөзөр гарч ирсэн болохоор өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх. За тэгэхээр сайнтайгаа, муутайгаа, хартайгаа, цагаантайгаа бүх зүйлстэйгээ өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Дээрээс нь хүлээн зөвшөөрөхөөс гадна өөрийгөө одооноос эхлээд гоё сайхнаар үзэсгэлэнтэй цэцэг мэт байглаас өгөгдсөн одоо бүх байгаа өгөгдлөөрөө өөрийгөө сайхан гэж харж эхлэх. Өөртөө илүү их хайрыг өгдөг болох, өөрийгөө илүү их услаж, өөрийгөө илүү их тордож, улам үзэсгэлэнтэй болгож, өөрийгөө үзэсгэлэнтэй гэж өөрөө толиндоо одоо харж чаддаг сэтгэлээсээ байх. Тэр энэ нээлттэй зүрхэн чакраны ерөнхийдөө ажил илүү бас орж ирж байна. Мэдээж ажил амьдралд одоо ингээд амжилт ололтууд гэх мэт ерөнхийдөө энэ бүгд чухал байдаг ч гэлээ бидний хамгийн том амжилт бол дандаа сэтгэлээс маань, дотроос маань, зүрхнээс маань зүрхний ажлууд ерөнхийдөө хамгийн том ажлууд гэж тооцогдож болохоор мэдээж таны гаднах ертөнцийн ажил амьдрал амжилттай, сүрхвчтэй, жавхаатай байгаа боловч доторх өөрийнхөө цэцэг, доторх өөрийнхөө зүрхнийхээ ажил дээр бас өөр дөр илүү сайхан ажиллаж, өөрийгөө илүү сайхан хайраар, бэлгаагаараа магадгүй танд бас өөр тийшээгээ явах, өөр тийшээгээ аялах, хийдэггүй зүйлээ хийх, очоогүй газараа очих, жоохон ажлынхаа юунаас хэв маягаас рутинээс төр зур гараад ийм аялал зугаалга явах шаардлагатай байгаа байж магадгүй харагдчихээн. Амралтаа аваагүй утсан бол амралтаа авах. За тэгээд түрүүн би дотоод сүүдрийн ажил үргэлжилсээр байх болно гэж хэлсэндээ яг ижилхэн утгатай өөрөө өөрийнхөө айдсуудтайгаа хамт цай ууя гэдээ ерөнхийдөө өөрийнхөө айдсаа цайнд болзоонд бараг өрг гэсэн утгатай ерөнхийдөө хөзөр гарч ирж байна л да. Тэгэхээр бидний айдсууд ерөөсөө бидний дайснууд байдаггүй, харин ч биднэрт маш их хэрэгтэй мэдээлэл, маш их хэрэгтэй зөвлөгөө, маш их юмыг ойлгуулах ерөнхийдөө зорилготой, өгөөчтөө маш чухал бидний нэг хэсэг байдаг. Бидний одоо ухамсарын, далд ухамсарын маш их мэдээллийг биднэрт ил болгож харуулж өгч байдаг. Тэгэхээр өөрийнхөө айдсуудтайгаа нүр тулнаа гэдэг нь айдсуудаасаа айхгүй, яг өөрийнхөө айдсуудаа нэлээд сайн сонсож сурах, таних сурах, харж сурах. Цаашлаад бүр болзоонд явж байгаа мэт өөрийнхөө айдсуудтайгаа найзалж сурах тийм. Ингэснээр таны дотоод сүүдрийн ажил цаашлаад таны зүрхний чакра эдгэрэх бүр гоё
цэцэглэх энэ бүх ажлууд ерөнхийдөө хамтран хоорондоо яг ингээд холбоотой байгаа. Хитрхийх гадагшаагаа анхаарлаа ерөнхийдөө хандуулаад дандаа завгүй тэгээ дандаа юм ажлын одоо юм юутай busy завгүй юм амьдралын хэв маягт орцсон тойрогт орцсон ингээд гүгээд аваад магадгүй танд түр зур хамс хийгээд өөртөө цагийг өнгөрүүлээд юу ч хийхгүй зүгээр юм хов хоосон цагийг өөртөө гаргаж ирээд өөртөө ярилцах, өөрийнхөө айцуудтайгаа магадгүй ярилцах, танилцах, найзлах ийм цаг хугацаа танд хамгийн хэрэгтэй байж магадгүй санагдаж байна. Харцангуй 2 дугаар бүлгийнхний маань энерги хүчтэй санагдаж байна. Тэгээд айгүй юм тата мэдрэмжийг төрүүлж байна. Гал морин жил та нарын хувьд бол айгүй юм тата хүчтэй эерэг гэгээлэг байх болов уу гэж бас санагдаж байна. Бусдад тусалцаа, бусдад үйлчлэх, бусдад хайрыг түгээх. За бусдад тусламжийн гарыг одоо харамгүйгээр бусдад өөрийнхөө хайрыг түгээх. Энэ ялчгүй яг зөвлөгөөний хүзрүүдээс маань хамгийн их анхаарал татаж, хамгийн их энергийг агуулж байгаа дүр зураг байна. Ингэснээр ерөнхийдөө таны гарын эд бүр илүү хуримтлагдаж, бүр илүү их хүчтэй гартай. Бүр илүү одоо мундаг буян шиг заяатай болох болно. Ингэснээр ерөнхийдөө таны өөрийн дотоод мэдрэмж, таны өөрийн дотоод одоо тэр зүрхэн чакра тий энэ бүгд ерөнхийдөө бас давхар хөгжих болно. Бүр илүү өөртөө сайхан мэдрэмжийг илүү ихээр мэдрэх болно. Магадгүй бас сүүлийн хугацаанд ийм сүнслэг холбоос өөрийнхөө сүнслэг практис бясалгах, йог хийх, байгальд гарах, өөртөө цагийг өнгөрүүлэх гэх мэт иймэрхүү одоо өөртөө ажиллах, өөртөө ингээд ганцаараа цагийг өнгөрүүлж сүнслэг энерги зэнэлэх энэ ажлуудыг ойрын хугацаанд хийгээгүй бол бас илүү өмнө дээрээ цаг зав энерги зарцуулаад бас өөртөө гоё өөрийнхөө сүнстэйгээ гоё холбоо тогтоогоод бүр илүү хөгжүүлээрэ гэж бас яг хэлмээр байна. Тэгхийн бол танд ертөнцөөс ирэх бэлэг, за ертөнцөөс танд өгөх юм сайхан энерги бүр илүү их болно. За тэгээд галт шувууны хүзэр маань гарч ирлээ. За нэг хэрэггүй ачаад хийгээд байгаа талаар хүзэр бас гарч ирлээ. Дээрээс нь нэг нуугдсан байгаа таны доторх далд хүсэл юм болов? Эсвэл далд мэдрэмж, далд дурсамж, за сэтгэл зүрхэндээ ямар нэг юм нууцсан байгаа. Ийм зураглалтай хүзэр
ийм 3 зураг гарч ирлээ. За өөрийнхөө сэтгэлийг өнгөрснөөс тээж байгаа чулууг хэдүүлээ сулалцгаая. Өөрт тань ерөнхийдөө маш их юм ачаа, энергийн алдагдалыг бий болгоод байна. За тэгээ дээрэс нь бусад хүмүүсийг айлуулах дөөрэ ахгүйгээр өөрийнхөө аргаар амар амгаланг олох, өөрийнхөө аргаар бясалгах, эсвэл өөрийнхөө дуртай хийх юм олж, өөрийнхөө тэр сүнслэг практисыг юу хийвэл танд хамгийн сүнслэг энерги зэнэг ирэх вэ гэдгээ өөрөө туршилт хийж олох. Тэрнээс шиг бусад хүмүүсийн илүү дагаж, илүү эсвэл өрсөлдөж ч юм уу хийхийн оронд өөрийнхөө арга барилыг олох, ингэснээр илүү танд үр дүнтэй ажиллах болно. За тэгээд магадгүй зүүдэрээ эсвэл бясалгалаараа эсвэл өдрийн тэмдэглэл бичээд өөрийнхөө сэтгэлдээ далд нууцсан байсан тэр нэг мэдрэмжээ тийшээгээ аялах цаг нь ерөнхийдөө болцсон байна. Тэгээд тэндээсээ та маш их эрдэн олох болно. Далд нууцсан байсан дурсамжаа санаад эсвэл далд нууцсан байсан гунига гаргаж ирж задлаад магадгүй уйлаад боловсруулад эсвэл уур уцаар ийм уур хилэн гомдолж байж болно. Ямар ч төрлийн эмоц байж болно. Таатай байж болно, таагүй байж болно. За ийшээгээ хэдүүлээ буцаж очиж энэ эмоцуудаа задласнаар яг л нөгөө сэтгэл зүйч дээр очиод сэтгэлээ хуваалцаад ингээд одоо гой сулраад ингээд орон зайтай болдог шиг та өөртөө энэ ажлыг бас хийснээр танд энэ орон зай суларснаар танд яг хэрэгтэй байсан нэг эрдэн яг сэтгэлийн угаас чинь гарч ирэх болно. Энэ бүгдийг хийснээр яг галт шуу шиг бас яг дүүлэн нисэх юм эрхчлөөтөө хүчтэй бүр юм мандан бадрах ерөнхийдөө харагдаж байна. За ингээд 2 дугаар бүлгийн маань ерөнхийдөө хэрэгтэй сонсуулъя гэсэн бүх мессежүүд маань гараад ирсэн болов уу гэж бодож байна. Тэгээд та бүгдэд бичлэг өгсөнд баярлалаа. Баяртай. За сайн бацгааны 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүстээ тавтан морил би та бүхний сонсох шаардлагатай байгаа гэж одоо асуусан хамгийн чухал 3 сэдвийн талаар 3 үзрийг гаргаж ирлээ. Тэгээд үүнийхээ талаар хамгийн эхний үзрөөс нь эхэлцгээе. Яг одоо танд ямар нэгэн ийм ажил хэргийн ямар нэгэн шин санаа төрсөн бол энэ санаагаа ажил хэрэг болгож, үйлдэл болгож эхлүүлэх маш тохиромжтой цаг байна. Энэ бол танд яг шинээр нэгэн ажлын нэгэн ийм ашигтай ажлын үе таалга ялцчихгүй боломжтой, тохиромжтой нэг боломж ороод ирсэн байна. Энэ нь ирээдүйд ерөнхийдөө айгүй өргөжөх потенциалтай. За дээрэс нь танд магадгүй ирээдүйд санхүүгийн баталгааг өгөх бололцоотой нэгэн ийм сонирхолтой үе таалга танд сайхан орж ирсэн бололтой. Нөгөө талаасаа ямар нэгэн шин зүйлийн эхлэл магадгүй та өөрөө одоо манифест хийгээд ч юм уу эсвэл дотроо ингээ мөрөөдөж хүсэж ийсэн нэгэн юм сонирхолтой шин ажлын амжилтын ингээд эхлэл орж ирж байгаа, эхлэл болж байгаа энэ цаг үе болж байна. Энэ бичлэгийг үзэж байгаа цаг үе одоо нөхцөл байдал нь. Тэгэхээр яг хэрвээ та энэ одоо магадгүй орж ирсэн санаан дээрээ ч юм уу эсвэл ямар нэг ийм ажлын санал орж ирсэн бол за эсвэл ийм хамтралын санал ч юм уу эсвэл өөрийн чинь тань удаан хугацаанд бодож байгаад одоо л нэг боломж нь гарч ирж байгаа цаг мөч байвал ерөнхийдөө энэ бол айгүй таатай эерэг бүтэлтэй байгаа шүү гэдэг одоо мессежтэй үзрүүл байна. Дараагийн үзэр маань бол илүү доошоо гарч ирсэн буюу илүү ийм магадгүй сүрэг утга агуулгатай нэг сэдвийн талаар үзэр гарч ирлээ. Энэ мессежн дээр аль болох одоо юм болгон хоёр талтай гэдэг шиг магадгүй танд нэг боломж гарч ирсэн байгаа боловч нөгөө талаасаа танд ямар нэгэн
ийм таагүй мэдээ за эсвэл ямар нэгэн ийм сэтгэлээр унах нөхцөл байдал үүссэн байж болзошгүй эсвэл үүсэх болзошгүй гэдэг утга бүхий одоо илэрхийлэмжтэй хүзэг гарч ирсэн байна. Тэгэхээр бидний амьдралд байнга ийм адал явдал ихтэй, уналттай, босолттой ерөнхийдөө ийм сонирхолтой амьдрал байдаг нь цаанаасаа ерөнхийдөө одоо тийм цохилтлогтой гэж ойлгож болно. За дээрэс нь ямар нэг юм бид нар гээснээр бас эргүүлээд өгөөжтөө ашигтайгаар авч байдаг. За ямар нэг юм бид нар ертөнцөөс авснаар бид нар ямар нэгэн зүйлийг өөртөөсөө тавьж явуулах хэрэгтэй байдаг гэдэг утгаар ерөнхийдөө ойлгож болно. Тэгэхээр энэ дээр аль болох сэтгэлээр бага унаарай. Сэтгэлээр битгий хэтэрхий одоо кинон дээр гардаг шиг драма битгий үсгэрэй гэж бас хэлмээр байна. Аль болох юм одоо байр суура аль болох газарлахтайгаар тайван амгалан намуун дүлгөөн тий яг юм бодит ертөнцтэйгөө хамтдаа алхаж бүх юмыг бодит юмыг байгаагаар нь харж бодит алдагдлыг бодитоор нь харж бодит юм боломжийг ч гэсэн бас мэдээж бодитоор харах энэхүү юм тунгалаг оюун санааны нүдийг харах үнцгийг өөртөө сануулаарай гэж хүсэж байна. Тэгэхээр аль болох байр суура тогтвортой байлгаарай. Хит баярлаад хөөрөөд одоо ингээд яагаад ахгүй эсвэл муу юм болонгууд хит сэтгэлээр унаад гуниглаад депресстэд байхгүйгээр аль болох муучин болсон сайнчин болсон өөрийнхөө одоо газрыг яг юм байр суурьтай гоё тогтвортой байлгаарай гэдэг мессежийг ерөнхийдөө хэлэх гээл л да. За сүүлчийн буюу 3 дахь мессеж маань ер нь ямар утгатай вэ гэхлээр өөртөө юм зөөлөн сайхан тухтай худлалыг хэлснээс илүүтэйгээр хатуу үннийг сонсох нь хэрэгтэй зөв байдаг шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөртөө ч юм одоо худлаа яриха болоод харин бодит үнэн ерөнхийдөө ихэнх тохиолдолд юм хатуу сонсоход хэцүү үнэн байдаг бол яг энэ хатуу үннийг илүү зүрх сэтгэлтэй сонсохыг бусад хүмүүсээс ч тэр амьдралаас ч тэр өөрөөсөө ч тэр бидэрт ерөнхийдөө ирж байдаг бүхий л юм хатуу бэрхшээл зовлон ч юм уу ингээд юм heartbreak ч юм уу өвчин ерөнхийдөө дандаа бид нарыг ямар нэгэн зүйлд ухааруулах гэж байдаг ямар нэгэн зүйлийг маань өөрчлөх гээд ямар нэгэн зүйлд маань ерөнхийдөө маш хэрэгцээтэй зүйл байдаг болохоор бид нарт ингээд хаалга тошууж дандаа орж ирдэг. Энэ нь ингээд бие маань өвдөхөд хүртэл за чи өөрийнхөө биендээ илүү анхаарах хэрэгтэй шүү гэдэг чухал мессежийг хөрвүүлдэг шиг ерөнхийдөө бидний амьдралд болж байдаг бүх одоо үйл явдлууд дандаа цаанаа ямар нэгэн ухааралтай, утгатай, учиртай байдаг. Магадгүй таныг ямар нэгэн хүн гомдоосон бол тэр хүн таныг гомдоох учиртай л байсан гэж бас ойлгож болно. Тэр харин гомдлыг яг гомдол гэдэг үүднээс харж депрессдгээс илүү намайг гомдлоочлоо намайг ингээд одоо victim гэдэг сэтгэл зүгээс харахаас илүүтэйгээр яг ямар бодит үнэнг надад харуулахыг ухаарлыг өгөхийг хүсэж байгаа юм бэ гэдэг талаас нь илүү харж сураарай гэж бас мессежийг хөрвүүлж байна. Ингэснээр та бүр илүү гоё одоо өсөлт дэвшилттэй, бүр илүү амжилттай, бүр илүү хэрэгтэй одоо газар дээр хэрэгтэй цагтаа байдаг болж сурах болно. За хэдүүлээ дараачихаа хүзрлүү орцгоё. Гуравдугаар бүлгийнхний хувьд маш их юм нийгэмд магадгүй идэвхтэй байгаа цаг үе шиг бас санагдаж байна. Морь жилд магадгүй хүүхдтэй болж магадгүй харагдаж байна. Хүүхдийн зураглал маш их гарч ирлээ. Хүүхэд зарим хүмүүсийн хувьд бол хүүхдтэй болж магадгүй гэсэн мессеж бол зарим хүмүүсийн хувьд бол хүүхэд насныхаа мөрөөдлийг
дахиад нэг санаад дурсаад би ч хүүхэд байхдаа ямар тоглоомор тоглох дуртай, ямар мөрөөдөлтөй хүүхэд байлаа гэдгээ бас нэг эргэн санаад дотоод хүүхдийнхаа хиймээр байгаа зүйлүүдийг аль болох тусвалж чөлөөтэй цаг амралтынхаа үеэр ингэж одоо хийхийг зориороо гэж бас хэлээ л да тий. Хүүхэд байхдаа ямар тоглоомор тоглох дуртайсан, юу хийх дуртайсан, ямар хоббитэй байсан тэр бүгдээ аль болох чөлөө цагаараа өөртөө хийхийг зорих. За тэгээд ер нь бол бид нар ингээд одоо хэдийгээр маш том ингээд бие дагаад насанд хүрээд том болсон өөрсдийнхөө амьдралаа авч явж байгаа хүмүүс шиг гаднаа харагддаг боловч бидний баг хүн болгоны дотор юм бага насны маань ерөөхдөө нэг хэсэг ингээд үлдсэн байж идэг. Ялангуяа ямар хэсгүүд маань илүү үлдсэн байж идэг вэ гэхэлэр ийм тухайн бага насндаа цочирдсон, эсвэл гомдсон, эсвэл ямар нэгэн байдлаар ийм хохирсон, өвдсөн тэр сэтгэл зүйн маань сэтгэл зүйтэйгээ хамт ерөөхдөө ингээд гаццсан бидний дотор тэр мэдрэмж маань ингээд үлдсэн байж идэг. Тэгээд тэр нь өдөөгдөх болгонд одоо маш амархан өдөөгддөг, маш амархан гарч ирдэг мэдрэмж байгаад байдаг л та. Гэхдээ мэдрэмж нь дээрээс нь маш олон давхар юм хальстай байгаад байдаг. Яг дотроо яг нэг мэдрэмж нөөгдсөн байдаг бол гаднаа тэр нь маш олон төрлийн масктай байгаад байдаг. Бусад хүмүүст уурлах, бусад хүмүүсийг шүүмжлэх, бусад хүмүүст татаархах ч юм уу гэх мэтээр зүгээр жишээ болгож хэлж байна. Тэгэхээр магадгүй та бүх энэ хальснуудаа ингээд бүгднтэй нь ажиллаад яг дотор маань ингээд ийм хүүхдээс юм байна гэдгээ ерөнхийдөө илүү харж таньж бололцоотой болж байгаа үе нь бас ирсэн байж магадгүй. Тэгэхээр тэрнтэйгээ нэлээд сайн ингээд бас өргөжлүүлээд дотоод ажиллаа хийх гэдэг утгыг ерөнхийдөө илүү агуулж байна. Тэгээд аль болох дотоод тэр гомдолтоо, дотоод тэр сэтгэлийн шархандаа бас цаг цагийг зарцуулаад аль болох тэгснээр таны гаднах хүн маань за яг жинхэнэ таны одоо нөхцөл байдал амьдрал маань сайжраад ирэх байгаа. Танд ерөнхийдөө хамаагүй илүү амьдралын чанар сайжраад ирэх болно. Одоо зарим хүмүүс тэр дотоод тийм шархтайгаа ерөнхийдөө ажиллаа хийгээгүй улмаас маш их юм дотоод зөрчил ихтэй. За тэгээд дээрэс нь маш их юм олон хэсэг болж юмнууд нь ингээд хүслүүд нь салсан, эсвэл ингээд тэр эгонууд нь ингээд салцсан юм хэцүү зөрчилтөө, дотоод зөрчилтөө амьдраад байдаг. Энэ бол маш бэрхшээлтэй. За тэгээд эрүүл мэнд гоо сайхандаа анхаарах гэдэг мессеж тэг хүзэр маань бас гарч ирсэн байна. Гуравдугаар бүлгийнхандаа өгөх зөвлөгөөнүүдийн Oracle үзрүүдээс 3 хүзэр маань гарч ирлээ. Тэгээд найз нөхдөдөө цагийг өнгөрүүлэх, яг нэг юм өөрийнхөө дуртай хүрээлэлээ олох, өөрийнхөө яг ингээд таарч тогтсон хүмүүсээ олох, хамтдаа цагийг өнгөрүүлж өөрсдийнхөө энергийг бүр илүү одоо тэр гой сайхан энергийг үржүүлж хамтдаа цагийг өнгөрүүлэх. Ингэснээр бүгдээрээ бие биенийхээ энергиээр ерөнхийдөө цэнэглэгдэнэ. За бие биендээ ингэж энерги өгж солилцох ерөнхийдөө угаасаа хүн болгонд одоо уулзахад бие биентэйгээ энерги солилцож яадаг бол одоо бие биендээ нэг нь аваад нөгөөх нь өгдөг тийм илүү харилцаа нөхөрлөөс татгалзаж бүгдээрээ бие биендээ өгдөг буюу бүгдээрээ бие биенээсээ өгснөөр хүн болгонд маш их юм үржигдсэн энерги очдог тийм хүрээлэл, тийм найз нөхдөд олж хамтдаа цагийг айгуу юм таата баялаг сайхнаар өнгөрүүлэх. Зарим найзууд уулзаад ингээд юм сүрэг энергийг айгуу солилцоод байдаг. Тэгэхээр тийм найзууд биш. Ийм сайхан энергийг, сайхан зүйлийг хоорондоо хуваалцдаг. Бие биенийхээ одоо амьдралын сайн сайханд баяртай байж чаддаг тийм сайхан хүмүүсийг олж найзлах. Энэ бол яг танд
одоо маш хэрэгтэй байгаа зүйл бол харагдаж байна. Тэгээд энэний ачаар таны амьдралын чанар ч гэсэн ерөнхийдөө маш одоо өндөр болно. Та бүр илүү амжилтанд цаашаа өргөжлүүлээд ингээд амьдрах эрч хүчээ яг энэ хүрээлээсээ бас одоо цэнэгээ авдаг байж болно. За хэрвээ ямар нэг юм тэжээвэр амьтантай бол тэжээвэр амьтантайгаа цагийг өнгөрүүлэх бас утгатай учир гарч ирж байна. За дээрэс нь одоо дулаарч байгаа болохоор байгальд агаарт илүү цагийг өнгөрүүлэх магадгүй тэжээвэр амьтнаа бас хамт дагуулад авч явах. Зүгээр юу ч хийхгүй байгальд цагийг ингээд ямар гоё юм бэ гэд байгалыг хараад байж ах тийм бясалгалын магадгүй бас амралтын цаг хэрэгтэй байгаа харагдаж байна. Хаяа ямар ч ажил төлөвлөхгүйгээр өөртөө нэг өдрийг 7 хоногт ядаж нэг өдрийг үлдээвэл та бас тэндээс маш их юм сүнслэг энергийг бясалгал шиг юм сайхан цэнгийг авах болов. За тэгээд өөрийнхөө дотоод биендээ ерөнхийдөө дотоод биеэ аягүй сайн чанах. Түрүүн би нөгөө эрүүл мэндэд анхаараарай, гоо сайхандаа анхаараарай гэж хэлжсэндээ бас яг ижилхэн дөхүйц мессежтэй хүзэр бас дахиж гарч ирсэн байна. Өөрийнхөө бие мэдээж ингээд ийм хаана маань юу өвдөж гин гэсэн ийм сөрөг байдлаар сонсох гэхээсээ илүү за надад ямар хоол идвэл миний биед илүү таатай байна. Ямар хоол идэхээр илүү таагүй ингээд бие маань жоохон цухалдаж байна те. За би одоо ус уух хэрэгтэй байна уу? Эсвэл би кофе уух хэрэгтэй байна уу? Магадгүй кофе маань хэтэрхий ихтэй ус маань хэтэрхий багтаад байгаа юу ч юм уу гэх мэтэр надад ямар хөдөлгөөн хэрэгтэй байна би хэтэрхий ингээд хөдөлгөөнгүй ч юм уу амьдраад байна уу гэх мэтэр ерөнхийдөө биедээ илүү юм хайр халамжтайгаар бие чагнаж сурах бие ойлгож сонсож сурах биетэйгээ маш их найзлах. За 3 дугаар бүлгийн маань сүүлчийн Oracle зөвлөгөөний хөлсрүүдийг хэвтүүлээ хамтдаа гаргаж ирцгээе. Тэгэхээр бас юм санаа зовнил ихтэй байдаг, төвшүүртэй байдаг төрлийн хүн бол энэ дээр ерөнхийдөө хэдүүлээ бас ажиллах хэрэгтэй байна. Санаа зовнил бол дандаа ирээдүрүү сөрөг энергийг, сөрөг одоо тэр цэнэгийг явуулж идэг. Бид нар болж бүтэндээ гэсэн иймэрхүү таатай хандлагатай байх тусам ирээдүрүү бид нар юм таатай энергийг явуулж идэг буюу ирээдүйд болж бүтэх тэр боломжийг илүү томруулж байдгаа гэсэн үг. Харин санаа зовсноор ирээдүйд магадгүй тэр болж бүтэх зүйлийг одоо юуг нь илүү дарж байдаг, унгааж байдаг, цэнэггүй болгож байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр та ямар нэгэн зүйлийн талаас ирээдүйд санаа зовж байгаа бол за эсвэл ямар нэгэн хүнд санаа зовж байгаа бол эсвэл өөртөө санаа зовж байгаа бол энэ бол хизээч тус болохгүй дандаа ингээд энергийн цэнийг унгааж байгаа гэрлийн ингээд жоохон харанхуй дарж болгож байгаа гэдгийг ерөнхийдөө ойлгочвол арай өөрийгөө өдөр тутамдаа ингээд санаа зовж байгаагаа төгсөж байгаагаа илүү ажиглаад аль болох жоохон удаашрахыг хичээгээд аль болох жоохон моменттой яг present буюу яг тухайн моменттой одоо байхыг хичээгээрэй. Бид нар төгшөөд ийм сэтгэл төвшөлттэй байгаад хахаар хизээч яг одоодоо байж чаддаггүй дандаа ийм ирээдүрөө нэг юм яарсан, твцэн, сандарсан байдалтай байхаар яг маш их эрчим алддаг. Тэгээд аль болох ийм амьдралынхаа гал халуун дулаан эрчимтэй, ийм идэвхтэй, инээдэмтэй тий инээд хөөртөө баясгалтай тиймэрхүү дулаан зүйл рүү аль болох ингээд өөрийгөө анхаарлыг хандуулахыг хичээгээд ингэснээр илүү нөгөө аюулгүй баталгаатай мэдрэмж нь илүү ингээд бүр гой дулаахан болоод бүр илүү өөртөө аюулгүй баталгаатай мэдрэмжийг илүү өгдөг болж чадна. Тэгэхээр ер нь бол ингээд айгүй амархан айгаад айгүй амархан энерги алдаад айгүй амархан ингээд сэтгэлээр унаад ч юм өвдөд байдаг төрлийн хүн бол аль болох өөрийгөө ажиглаад сөрөг
ингээд бодоод байгаа зүйлс, за сөрөг хандаад байгаа хандлага, сөрөг ийм эмоц гэх мэт энэ бүгд дээрээ та өөрөө ухамсартайгаар сөргөө эерэг болгож ерөнхийдөө өөрчилснөөр таны өөрийн эрүүл мэнд, за өөрийн сэтгэл санаа, өөрийн чинь одоо бүхий л амьдралын тэр нэг юм ерөнхий энерги, ерөнхий байдал бол ингээд айгу таата болоод, дулаахан болоод, гой болоод ирэх болно. За тэгээ мэдээж талархлын талаар бол би дандаа ярьдаг. Аль болох талархлын мэдрэмжийг ойр ойрхон өөртөө сануулдаг байх. Өглөө болгон босоод сэрсэндээ баярлах, орой болгон унтаад өнөөдөрт баярлаа гэж хэлэх. Хоол болгоныхоо өмнө за энэ хоол надад ингээд байгаад хоолдоо баярлаа. Тэгээ дулаахан хувцастаа баярлаа. Миний эргэн тойронд намайг хайрлаж байгаа, миний хайрладаг хүмүүс байгаад баярлаа гэх мэтээр аль болох ерөнхийдөө талархах одоо тэр мэдрэмжийг бүр илүү нэмэгдүүлээд юм цаанаасаа автопайлот дээр танд та ингээд юм талархлын одоо сэтгэлгээгээр сэтгэдэг болтлоо ерөнхийдөө айгүй сайн тасал хийж байгаа юм шиг өөрийнхөө оюун ухаанаа тасгалжуулнаа гэсэн ингэснээр ерөнхийдөө та магадгүй зайны хантайгаа учрах хүсэлтэй байгаа хүмүүс байх шиг байна. Яг танд ийм талархлын мэдрэмж магадгүй дутагдаад байгаа болохоор хараахан уулзаж чадахгүй байгаа ч юм уу. За эсвэл аль хэдийн хостой байгаа хүмүүсийн хувьд бол хосынх нь мэдрэмж ингээд унтарсан, хайр дурлал, романс нь унтарсан байгаа хүмүүс үзэж байгаа бол үзэж ах шиг байна. Аль болох байгаа зүйлстэй одоо байгаа хостой тэр хосынхоо ингээд ийм болждоггүй байгаа дутагдж байгаа зүйлүүдийн дутагдлуудын талаар бодохоос илүүтэйгээр болж үтж байгаа талархах те таалагдж байгаа ийм таата зүйлсүүд дээр аль болох анхаарлаа хандуулаад байх юм бол энэ хосын харилцааны ерөнхийдөө романс буцаас сэргээд ирэх боломжтой харагдаж байна. Энэ дээр ингээд ийм хос хайр дурлалтай байгаа хоёр шувууны зурагтай байна. За хамгийн сүүлчийн энэ мессеж бол зарим хүмүүст бол хамгийн чухал мессеж болж байна. За тэгээд ер нь бол энэ сүүлийн 3 хүзэр маань бол таны ерөнхий хамгийн сонсох хэрэгтэй, хэрэгжүүлэх хэрэгтэй, өөртөө хэвшүүлэх хэрэгтэй, өөрийгөө өөрчилж дадал туршлаа ингэж яах шинэ хүн болох хэрэгтэй хамгийн чухал зөвлөмжүүд байна. Ингээд 3 дугаар бүлгийн уншлаа маань дуусч байна. Тэгээд бичлэгийн үзсэнд баярлалаа. Баяртай.